WeChat-аар бүгдээрээ өндөрлөлтөд анх удаа pay хийж үзэж чинь. Энэ аим хөөрхөн байна. Oh my god. Your childhood memory is back. Зарим намайг тэгэл амар их замтай муухай ааштай мааштай энэ гэлдэг. Ууг нь хамгийн дэжгүй ааштай юм биш үү? Ёо энэ юм задлах шинэ юмны үнэр яагаад юм гоё идэм болоо тий. Яг хаашиж байгаа ёо хараа нүдаараа бүр алуулсан. Амар болцоогаад өчтөр хөрхий такотой ирэлцэж байгаа нилээ нүдээ ингээд эвгүй юу очлаа. За гайс муурныхаа хүнсийг авцгаагаарай. Тэгэхгүй бол амар юм шүү. Бидний ийм юмараа хөрхий янтай ирэлцэж байгаад ингэсэн чинь нүдэн дээр ингэж дараад энэ ёстой энэ удаа үнэхээр азтай өнгөрлөө. Тэгээ өчтөр ийм юм болоод өнөөдөр Бээжин явж ин азар ойд тавиулахгүй энийг ингээд сайн хатаагаад ингээд юу агаарай гэдэгжсэн. Ийм гөхнөртэй явна. Очоор компани нөгөө буудал цаадаа. Тэгээ Бээжинд очиод уулзцгаая. Юунаас буугаад буудалтаа ороод бид гурлаа. Бээжингээс очиод нэг гоё камер аваа. Ороо 9 цагаас хойш очиж шопингийн камер авна. Гоо сайхны үйлчлэгээ авна. Ингээ 3 гоё влог бичлэгээд явна гэж чинь 4 нийт. Яа, guys, mic check 1 2 mic check. За онгоцны бодол дээр ирсэн. Ачаанууд аав тийм дискочд чинь юмнуудаа. За тэгээд маш олон жилийн дараа Бээжин рүү зорж ин хамгийн сүүлд 2007 онд бөөнөрөө гэр бүлээрээ явж байгаа хгүй юу. Тэгсэн чинь одоо болохоор яг нөө юм мэддэг, дээрэс нь хилтэй остой болсон. Тэгээд бас технологи дээр хөгжсөн явж байгаа болохоор бүр амар гоё санагдчихэв. Тэгээ одоо болохоор яг аав ээжтэй хамт эхлээд Бээж орчоод тэгээд цаашаа дахиад шинайн чинүү, шайны чинүү нэг хотээс юм а тийшээгээ бараг унтлагын вагоноор нэг бүтэн хоног явж байгаад очих юм билээ. Миний хоол хэсэг жоохон өвчтэй сайн эндээс нэг 5 ши трафик авчлаа. What's up guys? За би төрүүлээд ороод ирлээ ёо. Энэ Бээжингийн аялалд хардаа 21 үлээл 22 улаа явж байгаа гэдэг ээж аавын найзууд мэзүүд бүгд явж байгаа байхгүй юу? Энэ 20 хүмүүс яг 20 үлээл явах гээд идэг юм байна. Би тэгээд бас олон хүмүүсээ жоонч би дутчихъя гэдэг аваад ирлээ. Би нэг юм амар ойлголоо ингээд Америкт тийм ингээд аялал маялаад ингээд явгууд юм болгоныг айгу ийм easy нилээ юм автоматжуулсан гэх юм уу тиймэрхүү байдаг болохоор ингээд нэр нь жоохон юм залхуу зан суучт юм байна. Тэгээ одоо ингээд хятад явна гэсэн чинь VPN татах хэрэгтэй эсвэл travel eSIM хэрэгтэй тэгээ зөвхөн тэнд ажилдаг map нь байх хэрэгтэй. Ер нь янз янзын юм байт юм. Тэгээ бүгднгэн татлаа WeChat-аа бүр дахиад өөрийнхөө Apple Pay-тэй холболоо. Тэгэхгүй бол ингээ юунч ажиллахгүй бол би ч одоо юучгүй эйг хэцүүлж штэ. Би тэгтээ нэг юм гай хатгаа eSIM-ээ ингээ суулгах юм бол заавал VPN хэрэггүй ашиглах хэрэггүй гэдэг аахгүй даа. Би тэгтээ юмыг гэж өнтөхөө айл алын суулгацсан байгаа. Тэгээ ээжийн утсан дээр VPN-ийг суулгаагүй байхгүй юу? Одоо яг eSIM нь яг тэр нөгөө 20-т байдаг бүх апп-ыг би ашиглаж болох нь зүгээр ер нь харъя гэж бодож байгаа. Амар халууцж байна. Дээрээс нэг нөгөө такогийн MySIM-ийг хартаа. Одоо ингээ яг хумсын сориултад ийшээгээ ингээд энэ өвтлөө яг өглөө босоод ирсэн чинь жоохон хавдсан маягийн байгаад ингээд нөгөө улаан нь ингээд ийшээгээ ингээд баруун тийшээгээ нийлээ явцсан байлээ. Гэтэ яг hopefully гайгүй гэж бодож байна. Тэгээ ээж болохоор янз янзын тос төрөгч гээ тэгээд би болохоор төрөхийг хүсэхгүй байгаа байхгүй юу. Яг гэвэл зөөлөн шархан дээр тос төргөж болохгүй гэдэг юм бэл. Би энэ онгоцны бодлыг ийм амар хөнгө байхыг юусоо харж ийсэнгүү. Энэгээр ч одоо ингээд хараа бараг хоосон шахуу байгаас тий. Ээжтэл ингээд бас хоол өгсөн жоохон талгаан болгоо өгсөн янз янз юм бод. Гэхдээ ингээд энэ жилийнхаа хамгийн ихний Монголоос гарах гадаад аяллыг ихэлсэн. Let's go. Let's hit the road guys. За Бээжинд буусан байна. Өнөр бүр нэг амар тань өнөр болоо явчихлаа. Нэг гоё. Би сая дөнгөж эндээс буугаад Starbucks ороод амар баярлаа начтай юу. Starbucks ороод уг ч одоо 27 болж ирэлтэй хамаагүй байгаа хэрэггүй. За одоо нэг юм олж идчихээ тэгээд нэг унтлагын богонд ороод суугаад цаашаа шинийн гинөө тийшээ явах юм байна. За Бээжинд буусан guys. Бээжингийн гол төв train station байна. Одоо би тэд бараг 20 хавцаа 21 22 улаад явж байгаа юм байна. Йоо сая тэгэл онгоцны буудлаас хажуулаас нэгээс нэг байц цагчаасан. Хаашаа явах вэ? Энэ ямар юу вэ гэд хатгаараа асуугаад Бээжинд чинь 7 өнөө 8 ийм station байдаг гинэ. Тэгээ гоё харагдчих шин нараа. Мөртөж маргааш нөгөөдөр хоёр бол яг энэ нэдийн маршрутаар явчаа. Тэгээд тэрнийх нь дараа нь бол яг нөө камер авахтай миний гол ажил явж байна. Тэрнээс гадна guys, okay. Миний YouTube channel дээр Miss International Dangerous гэж шинэ дуу маань цацагдсан байгаа. Тэрийг ороод манайхаа лайк дараад, гоё сонсоод, бүжиглээд, гоё turn it up хийгээрэй заяа. Ян гоё юм. Вау, энийг аваад идчихсэн юм. Энэ ингээд нөгөө Кимбанг руу будаатай одоо хаа газарсан будаа мах хоёр л хайж явах учраас ийм их гоё юмнууд авчиг гэж бодсон. Инстэ нэр гоё харагдаж байна. Тэгээ WeChat-аар бүгдээрээ өндөрлөлтөд анх удаа pay хийж үзэж чинь тэгээд ёо энэ юм ямар сонирхолтой санагдаж байна. Хятад снэктэй юм ийм бүр амар гоё юм биш. Янз янз юм авч үзье те. Усаад ёо ийм шүү. Oh my god, your childhood memory is back. Энэ бол нэр үнэхээр
завгүй ийм бодол байд юм байна уу? Нүгээр дөрөв хүмүүстэй. Галт дээрээ 10 хүчээс хөдлөн заяа. Тэгсэн чинь одоо ийшээгээ 9:50 болж байгаа хгүй. Тэгээд ийшээ ингээ авахад ингээд ажиглаад хэлсэн л дээ. Тэгээ сая нэг маркетаас энэ өдрийг авсан, саяны энийг авчих бүр амар гоё амттай байна уу? Free биш үү? Ингээд ийм хөө амттангуудаа яг ийм гоё. Өөрийнх нь усын амтсангаас авч ирсэн баг илүү амар гоё. За богонд суух нэ. Энэ араа. Оо, 10 жилийн дараа богонд суух гэж байна. Манай 3 дугаар богоо юм бэ те. Тэгэхээр одоо 11 дээр явж байна. Яг 3 хүнтэй яваад яа ингэ Монголны бууд дотор яваад байгаа чинь шингээж ингэ богонд суугаад байсан юм байна ч. Оо, энэ болохоор уцтай богоо байхгүй. Дараа нь бид нар буцаж ирэхдээ бүр нөгөө хурдных нь 1 цаг 30 минут явдаг ба. Хурдан галт ирснээс өмнө гэж хэлжээ. Дийнэдийг харсан чинь бүр амар гоё. Tomorrow. Туссан шигян гэдэг байна. Оо гадаа зүгээр дүүр энэ яг нөгөө нэг юм онцлог өнгөс бүр яг энэ хацсан бас байд юм байна. Яг хацсан энэ онцлог өнгөс юм уу. Нишна пот те. Питүүд байна. Тэгээ ер нь бол багын тусламжаас ерөөсөө нэг амар өөрчлөсөн юм алуу. Цаг агаар хөдлөхөөр одоо нэмэх 11 12 градустай. Амар ядраад тэгээ өнөөдөр бүр ингэ 4 цаг би өмнө тав. Тэгээ одоо арай дээчгүй. Одоо хоолоо яж ирлээс идэлсэн guys by the way. Өнөөдөр ер нь шопинг хийх зорилготой байна. Юу мэдсэн юм. Энэ минь амар гоё байгаа гэдэгтэй юм тийм. Би бол энэ гудамжных нь хоолнуудын л юм try хийж үзхийг хүсэж байна. Guys, энэ ингээ шиньянд байдаг айгуу дэжгүй том юм palace ордон 66 гэдэг юу юм байна? Хэсэг юм байна. Энийг хараа. Та энэ дээр очоо тэр энэ хэсэг бүр айгуу өрхөн. За энэ нөгөө нэг алдар цай Huawei байсан. За энэ алтны хэсэг байна. Би нэг юм ойлгохгүй. Энэ араа ингэдэм байд. Би надаас хэрэглэхгүй ч юм уу ганц ерөөсөө зөөлөг хүний ганц хоёр алтны юм гүйцэд байхгүй юу? Тэрийг энэ алтны юм хэсэг дээр ирүүлээд грамлуулаад тэгээд ингээд хуч алтаагүй шинэ алтаагаар сольчих болд юм байна. Тэгээ би яг энэ юу унждаг эмэг болон ийм гинж идэр авчирсан байсан ахгүй юу? Тэгээ тэрийг солиулж өрнө үзье. Одоо эндээс бол надад энэ аим хөөрхөн байна. Энэ хэмээтэй Тэрээс аягүй дэжгүй байна. Манай хоёр ямар ч тач амжилттай ихнийхээ алтыг солиулж энэ гой бугуучийг сонирхоод ах шиг байна. Хуучин юмаа шууд шинэ болгоод ингээд авна гэдэг бол тий бас гайхалтай байхгүй. Яг хөө зөрөө үнийн түлхэл ах л та. Би одоос яг ямар хэсгийг авах вэ гэдэг. Тэгээ надад бол хамгийн түрүүнд DJI оруулаад зүгээр юм санагдаад. DJI дээр орж ирсэн. Finally явж байгаа DJI 3 Osmo авахар боллоо. Тиймээ завсан. Ёо. Хүү энийг бүр амар дэжгүй үнээр авчлаа тхүү. Америкт эн чинь нөгөө нэг demand их болоод хүмүүс амар аваад байгаа болохоор 500-аас дээшээгээ өгсөөд би дөнгөж микрофон SD карт бүх юмыг оруулаад ерөөсөө $550 оруулсан гэдэг бол $150-аас $200 хэмнэсэн. Ёо, thank God. Одоо чи бүгдээ хамтдээ unboxing хийдэг. A few moments later. Hi guys. За дөнгөж буудал дээр орж ирлээ. Хоол моол идчихээд нүдний байдал одоогоор нэг иймэрхүү байна. Энэгээр ёо энд гэдэг амар эвгүй болчих. Үнэхээр амар эвгүй таг очноо маажаад. Энэгээр нэг юм тентцэн юм шиг нэг иймэрхүү болсон байна. Ийшээгээ аав сууж байна. Чаав авч явах нь. Хамгийн түрүүнд энийг гоё unbox хийчихэнгүүтээ шүн болтол явдаг юм гудамжны хоол агаахгүй дээ. Тэрийг бүгдээрээ нэг шинэ влогоор тусдаа идэж үзьгээд энийг unbox хийгээд энэ бичлэгээ дуусгая. Энэ бол угаасаа $150-аас $200 хэмнэсэн болохоор амар дэжгүй. Бас ямар камер ингээл харъя гэдэг. Ийм камера ингээ барьцдаг жижиг. Тэгээ хажуу талдаа SD карттай. Яа, миний хоолой бүр амар үдчихэв. Тэгээ нэг дэжгүй юм хятад чинь ямар нэгэн такс татвар гэж авдаг юм байна юм бодолтой авахд энэ камер нь өөрөө 3600 юан. Тэгээд дээрэс нь SD карт нь болохоор 269 юан гэд ингээд ирсэн. So excited. Ийм электроник юм задлаагүй бүр амар үдчихэ. Явж байхад юм жоохон өвчтөй ч юм уу зовиртой явах амар хэцүү байт юм. Хоолоо моолоо толгой дээр хөвдөн ээж харин нэг юм өгсөн чи аягүй дэжгүй амар хурдан гайгүй болсон. Түрүү орж ирчээ 4 цаг унтаад яа
гой сонсогдчихэ. Авъя даа л гэж Солонгос тахта хүртэл авъя даа авах уу яах уу гэд. Тэгээ хамгийн гол нь энэ Osmo 4 нь болохоор 3 сарын 16-нд магадгүй гарч ирнэ гэсэн тийм rumorтэй байгаад байгаа. Цуурхал яриатай байгаад байгаа. Одоо нөгөө хуцаа ингэж бариад байгаа шаардлагагүй яг өөрөө зүгээр урталтай камера наашин цааш айгүй хурдан эргүүлэл юмудаа тайлбарлаад явчих болохоор тэрэн дээр л айгүй баярлж байна. Тэгээ Америкт энэ үнэн дээр ихсэн байгаа болохоор вау энэ за стикертэй юм байна дотроо. Bring the memory card. За энэ болохоор гарын авлага ном нь байна. Creator combo гэсэн дотроо бүх англи болон өөр олон хэл дээр бичигдсэн. Ёо энэ юм задлах шинэ юмны үнэр яагаад юм гоё идэм болоо тий. Тэгээ quick start guide гэх нь бас байна. Бүх юм тайлбарлсан юм байна. Тэгээ надад болохоор 2 микрофон хэрэггүй. Яагаад гэвэл миний утсан залгадаг тусдаа 2 микрофон байгаа учраас ерөөсөө энийг авч явал гэс бичлэгээ хийгээд нэл гэсэн үг. Сэмэр хурдан задлаа. Айоо яагаад ингэж шопинг хийх юм камер юм гоё юм бэ? За ийм байт юм доторх нь энэ 100 гар талд нь болохоор камер нь дундталт нь болохоор нөгөө камерных нь нэг юм барьдаг нэг бариулна байна. За мэдээж мик нь байна. Яа за хүн болгон баг creator гэсэн хүн болгон энэ мик зүгөөд одоо миний ээлж үнэхээр иржээ. Энэ нэг юм сонирхолтой юм байгаад тахаа. Энэ камер авч би бүр амар баярлаад болдгоо. Энэ ингэж яагаад нэг юм хийдэг юм шүү. За ганц за алдартай камерман одоо энэ шүү дээ. Rotate screen power on and off. Rotate хийхээр on and off болд юм байна. Press once power on take photos or record. Press and hold power off гинэ. Энүүгээрээ тааруулдаг юм шүү нөө. Interesting. Interesting. За энэ микрофон энэ хөөрхөн юм юу саглагчтайгаа ирд юм байна. Энэ бүр айгүй хөөрхөн тий. Одоо нөгөө энийг чи ингэж зүгжил хүмүүс ингэж амар асууад байж. Hello, hi, how are you? Бид таад нэг манзаарч би ингэ амар дараахан болсон байгаа зү. Хоолоо молоо өвдөд ер нь жоохон би зөө өөртөө байгаа тэгэхээр би ингэ дуу авраага тагч чив чимээг болчтой. Тэгээ таньдаг хүндээ хүртэл таньдаг хүн шиг тийм амар ааш гаргаад байдаг. Би зөө өөртөө байгаад хахаар надад хинтээ ч юу ч ярих дур сонирхол юучгүй болчтой. Зарим намайг тэгэл амар их цантай муухай ааштай мааштай энэ гэлдэг. Уг нь хамгийн дэжгүй ааштай биш нэг. Натруу камер нарт. Osmo Pocket 3 scan activate before use гэнэ. За би одоо activate хийх юм байна. Тэгээ сая камерад скинт би юм удаа насгүй. Би одоо ингэ жоохон юу хаад шин халуурах гэдэг шиг яг хоолоолгоо нөө хоолоо чих хамар гэд тэгдэг шиг хамар битүүрээ чих ингэ жоохон шүүгж мөгөх га тиймэрхүү байгаа. Тэгээд хоол замд явж байхад өвдөх ч юм уу ингээ би зөөртөө харав амар балаа юм аа. Яг аавч дээртээ явж байгаа болохоор надад бол гоё. Энэ хүртэл үзэнгээд манайхаа нөгөө шинэ гарсан дуу маань байгаа. Комент хэсэг дээр бүдэр ирцээ бүртгүүлээд дууны эможи бүдрээ үлдээцгээе. Би эхлээд жоохон идэхгүй бол өчтөрөөс хойш зөндөө амар имэр бөмбөгдлөө. Яа шүн мөн дээр энэ уг нь гайг болчихвол бүр яг алах гадах юм. Даанч бүр ингээ би сул ингээ болохоор бүр нэрээ хэрэг алах. Дараагийнхаа би дээрцэн гайгүй бичлэгтэй уулзцгаая. Bye.